За тэр blog to social гэсэн плагныг одоо хэрхэн утаснасаа вебсайтта одоо плагныг суулгахыг одоо үзүүлье. За инхийн тулд эхлээд мэдээж хамгийн түрүүнд WordPress-тэй байх хэрэгтэй. Мэдээж бас вебсайтын захиалсан байх хэрэгтэй. За тэгээд нэвтрэх нэр нууц кодоо бас мэддэг байх хэрэгтэй. За тэнгуүтээ плагнаа татахын тулд эхлээд Chrome хөтөч рүүгээ орно. За ингээд Chrome хөтөч рүүгээ ороод за энэ дээд хэсгийн энэ хайдаг хэсэг дээрээ бичнэ. За ингэхдээ сайт руугаа нэвтэрдэг юмаа бичнэ. За www.chutka.top -зураас WP admin. За ингээд би байнга нэвтэрдэг учраас ингэж бод гараад ирж байна. За WordPress-ийн дээдлэлт нь бол мэдээж нэвтрэх нэрээ бичнэ. За өөрснийхөө нэвтрэх нэрээ бичнэ. Доод талд нь пассвортын хэсгийг оруулж өгнө. За тэгээд логинын давчуу нараад за тэнгуут ингээд гараад ирэнгүүт нь энэ дээр харагдаж байгаа энэ 3 зураас руу дараад орно. За тэнгуут ингээд нөгөө зэснүүд нь харагдаж байгаа. За эндээс plugin гэд энийг сонгоод за тэнгуут ингээд доотлолт нь add new гэ гараад ирж байгаа. Энийг сонгоод за энэ plugin хайх хэсэг ингээ гараад ирж байна. Энэ дээр одоо бичнэ. За blog to social гэсэн байсан баха. За ингэж бичдэг санагдаж байна. Ингэж үү? За ингэж юм байна. За тэнгуут ингээд доор нь гараад ирж байгаа нөгөө плагин маань. Ингээ гараад ирж байна. За install товчийг дарна. Энэ install now-ыг дараад за одоо ингээд уншаад сууж байна. За ингээд суучингууд ийм цэнхэр болоод актив болно. Active. За энийг дараад өгнө. За ингээл тавигдчихж гин гэсэн үг. За тавигдсан одоо яаж шалгах вэ гэх юм бол нөгөө 3 цэг рүүгээ дараад за тэнгууд за энэ доор ороод ирсэн байна. Энэ хараа. Blog to social гэд. За мөн instant article бүгдээр хийх гэж байгаа учраас instant article гэсэн энэ бас плагнаа суулгаж шүү манайхаа. За тэнгуүтэй мэдээж вебсайтнаас гарна. За энэ хүний зурган дээр дараад log out хийгээд гарчна. Ингээл болоо ийм амархан. За баярлалаа үзсэнд.